хамтдаа залбираад эхлэе. Харин бурхан аваа тэр их гэмнүглийн дундаас биднийг аварч өгөн бурханы хүүхэд болох энэ агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр ч эзэн таны үгийн өмнө бид өхөн цуглаад байна. Нэгүслийн үгээрээ бидэнд зааж сурган хэрхэн амьдрах ёстойг минь ухааруулж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр ч үгнээс хүчийг авсан тийм цаг болоход тусалж өгнө. Үгэндээ ирж чадаагүй ахын дүүс байгаа билээ. Хаа байгаа газарт нь эзэн та хамтдаа байж удирдах өгөхийг хүсэж байна. Энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам бид өхөн бие биенээ халуунаар хайрлан эзэн таны өмнө үргэлж сэргийг амьдарч аврагдаж чадаагүй олон өргөдөлтөө энэ олон хүмүүст сайн мэдээг зоригтойгоор тарааж чадах хүчийг эзэн та бид өнөөдрөөс өдөрт нэмж өгөхийг хүсэж байна. Өнөөдрийн бүх цагийг эзэн таны нэгүсэл дугуйн даатгаж байна. Үгийг тунхлж дутмаг уруулагч эзэн та удирдах өгнө. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. хамтдаа Еврэ 12 дугаар бүлгээс харъя. Еврэ 12 дугаар бүлэг. За, Еврэ 12 дугаар бүлэг. Өнөөдөр ч хамтдаа 12-ийн 1-ээс эхлэн өнөөдөр 1-2 дугаар ишлэлийг эхлээд уншиж үзье.
Тиймээс бид өөрсдийг мань хүрээлэн буй үйл мэт үлэмжих гэрч нартай тул аливаа саад тодхор ба амархан урагцдаг нүглийг хажуу тийш нь тавьж өмнө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцэхэй. Эдэглийг эглүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эстомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. Өнгөрсөн удаа бид өхөн Есүсөд харцгаая гэдэг сэдвээр эхний үгийг хамтдаа сурцгаасан. Эдгэлийн амьдралыг Еврей номын бичиж хэлэхдээ яг л уралдаанд гүйж буй тамирчинтай адилхан зүйрсэн байна. Уралдаанд оролцож байгаа хүмүүсийг харан хөгжөөн дэмждэг олон үзэгчид байдаг тийм үү? Тэрнтэй адилхан энэ итгэлийн уралдааныг маань харж байгаа олон гэрчнэр бий гэж хэлсэн. Тэр нь хэмбэ? Нэгдүгээрт нь эдгэлээр амьдран эзний өмнө очисон хүмүүс. Мөн тэнгэрт буй бидний эзэн ч одоо энэ уралдаанд бид бүхнийг хүчтэй амьдраасаа хэмээн одоо ч бидний төлөө тэнгэрт зуучлангун залбирдаг нэгэн гэж хэлсэн байна. Бидний гимнүгэлд унах үед тэр үед эзэн бидний төлөө өмгөөлөгч болон тэнгэрт байгаа гэж 1-р Иохан 2-ын 1-дээр хэлсэн байна. Ром 8-р бүлэг дээрээс харуулна одоо ч бидний төлөө зуучлангун залбирсаар байгаа гэж хэлсэн. 7 үйлчлэгчийн нэг байсан Стефаныг чулуугаар цохиулан үхэх тэр мөчтөж эзэн зүгээр хараад ингэртэй гараа тэрврээд зогсож исэн юм биш. Тэрээр зогсож сууж исэн биш. Босож зогсоод Стефаныг харж байсан гэж Библиэлд гарч байна. Одоо ч тэр олон хүмүүс эдгэлийн хүмүүс бидний эзэн Есүс Христ хүртэл юу юм бол бидний төлөө зуучлангун залбирангаа энэ уралдаанд бид бүхнийг ялаасаа гэж хүсэж байгаа. Энэ уралдаанд эцсийн хүртэл гүйхийн тулд хамгийн чухал зүйл нь юу вэ? Аливаа саад дотхор болдог амархан өргөлдөг нүглүүдийг хаажуу тийш нь тавь гэж хэлсэн мэт. Энэ уралдаанд сайн гүйхийн тулд итгэгчид гимнүгэл гэдэг зүйлийг тасралтгүй хайж амьдрах ёстой ах. Өчигдрөөсөө өнөөдөр нь илүү цэвэр тийм итгэгч. Өнгөрсөн жилээс энэ жил нь би илүү сайн Бурхны өмнө итгэмжтэйгээр. Өчигдөр хийж байсан тэр гимнүглээ өнөөдөр хайж маргааш бүр илүү эзний өмнө цэвэр амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа ах. Мэдээж тэр шалтгаан нь эзэн харж байгаа учраас бидний дотор байгаа ариун сүнсч шаналн байдгаа гэж Библиэлд хэлсэн баг. За. Энэ уралдаанд гүйхийн тулд одоо төвчээртэйгээр гүйцгээе гэж хэлсэн. Тэгхийн тулд эзэн бид бүхэнд харах ёстой нэгнийг хэлж өгсөн баг. Тэр нь хэмбэ? Бидний эдгэлийг эглүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая гэж хэлсэн. Өнгөрсөн удаа бид бүхэн Есүсийг нарийн харж үзье гэж яриад хамтдаа сурцгаасан. Тэнгэр газрыг бүтээсэн тэр эзэн энэ сансар огторгуу хязгааргүй энэ сансар огторгуу бүтээсэн тэр агуу бүтээгч эзэн алдрын эзэн энэ газар дээр одоо биднийг энэ уралдаанд эцсийн хүртэл гүйгээсэ гэсэндэ эхлээд тэр өөрөө бидэнтэй адил сул дорой энэ биеийг өмсөн энэ газар дээр ирсэн баг. Тэрээр бидний сул доройгч мэднэ гэж хэлсэн. Еврей номын 2-р бүлэг 4-р бүлэг дээр тийм үгнүүд гарч байгаа. Энэ уралдаанд зүгээр за хүчтэйгаараа хайтын урагшаа гэд хараа зогсож байгаа биш. Бидний сул доройгч тэрээр мэднэ гэж хэлсэн мэт. Еврей номыг харсан учраас урагшаар хүлээд ганц хоёрын ишэлийг харъя. Еврей номын 2-р бүлэг дээрээс харуулна. 2:18 дээр учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлсэн тул соригдогчдод тусалж чаднаа. Учир нь тэр өөрөө соригдсон зовлон эдэлсэн тул бидэнд ирж байгаа энэ уралдаанд гүйхэд саад болдог сорилтуудыг ч эзэн өөрөө бүгдийн даван гарсан баг. Өөрөө яваагүй замаар биднийг яваа гэж хэлээгүй. Тэрээр бидэнтэй адилхан соригдсон нэгэн баг. Эхлээд тэр соригдоод зовлонг эдэлсэн гэсэн.
тиймээс соригдох ёстод тусалж чаднаа гэж хэлсэн байгаа юм. Еврей намын 4-р бүлэг дээр хойш нь эргүүлээд харуулна. Учир нь бидний мөхс байдлыг хуваалцаж чадахгүй тэрүүн тахилж бус юм аа. Есүсийг хэлсэнээс Еврей 4:15 дээр тэр бол харин нүгэлгүй атлаа. Бүх талаараа бидний шиг соригдсон нэгэн бидэнд байгаа билээ. Тэр гэм нүгэлгүйгээр хүний биеийг өмсөн ирсэн Есүс бидний төлөө нүгэлгүй атлаа соригдонго бидэнд үлгэр жишээ болон харуулж байгаа ах. Тиймээс энэ итгэлийн уралдаанд бүтрэх үед эзэнч Голготын толгойд загламаагаа үрэн яваад бүдэрсэн тэр эзэн бидний бүдэрч байгаа тэр дөрхийг чи хараад мэднэ гэсэн баг. Энэ хорвоо дээр хайртай хүмүүстэй үртлэг гологдож байгаа бидний зүрх сэтгэлийг төрсөн ах дүүнэр нь ч Есүсийг таниагүй. Тэр битэл 12 дагалдагч нь ч загламын өмнө түүнийг хаян зүхтаасныг бид өхөн мэдж байгаа. Тэр эзэн ямар юм бэ? Бидний тэр ганцаардал гэж юу вэ гэдгийг бүгдийг мэднэ. Бидний өвдөлт юу вэ гэдгийг загалмаа тэр амьсгалтай зовлон гэдэлсэн эзэн мөн мэд. Бидэнд байгаа ойлгохын аргагүй энэ хэцүү зүйлсүүд. Тэр бүх зүйлсийг чи эзэн юу юм бол энэ газар дээр хүний биеийг өмсөн ирээд бидний төлөө тэр бүх сорилтыг хүлээн авсан нэгэн байх. Тиймээс бидний мөхс байдлыг хуваалцаж чадахгүй хүн биш ээ гэсэн баг. Бидний мөхс байдал гэдэг нь бидний сул дорой зовлон зүдгүр энэ бүхнийг хуваалцахгүй гэдэг нь зовлон гэж нь мэдэхгүй, зовлон гэж нь зүгээр хараа зогсож яадаг тийм хүн биш юм аа гэсэн үг баг. Энэ хорвоо дээр эцэг ихэнч үр хүүхдээ өвдөх үед яах вэ? Юу ч хийж чаддаггүй. Хүүхэд өвдөх үед болдог бол өмнөөс нь өвдөгсөн гэж боддог. Тийм үү? Гэвч эзэн юу юм бол? Бидний өмнөөс өвдөн, бидний өмнөөс нулимс сунаган, бидний өмнөөс доромжлуулан тэр бүх зүйлийг мэдэрсэн нэгэн байгаа зү. Тэр хангалттай хуваалцаж чадах бөгөөд бидний тэр сул дорой байдлыг хараад зогсдог нэгэн биш. Одоо ч миний төлөө зуучлангуйч залбирдаг нэгэн баг. За. Ийм нэгэн рүү бид хүн яах ёстой юм бол харах ёстой гэсэн үг баг. Еврей 3:1 дээр тэнд тэнгэрлэг дуудлагыг хуалцагч ариун ах дүүнраа бидний хүлээн зөвшөөрдөг элч ба тэрүүн дахилж болох Есүсийг ажицгаа. Бид өхөн өнөөдөр ч Есүсийг нарийн ажиглан харцгаая. Бидний тэр итгэлийг эглүүлэгч бөгөөд төгсөх болгогч Есүсөд харцгаая гэсэн мэт. Эзэн энэ газар дээр тийгүү махбодыг өмсөн ирсний үе юм бол бидний зовлон хуваалцахын тулд байх. Мөн бурхан биднийг ямар хайрладаг вэ гэдэг тэр хайрыг маань ойлгуулахын тулд, харуулахын тулд Христийн газар дээр ирсэн биз. Тэрээр бидний итгэлийг эглүүлсэн нэгэн баг. Мөн төгс болгогч нэгэн гэж хэлсэн. Итгэл зүсэгт хамааралтай бүх зүйлийг бидэнд сойрхсон гэж өнгөрсөн удаа хэлсэн биз. Гагцгүй бид өхөн энэ итгэлийг маань төгс болгогч Есүсийн дотор, үгэн дотор, чуулган дотор л байвал яах вэ? Бидний итгэл өдрөөс өдөрт шинжлэгдэн өөрчлөгдөх болно гэж бурхан хэлж байгаа. За, өнөөдөр ч хамтдаа тэр Есүсөд харцгаая. Өнөөдөр Есүсийн юуг нь харах вэ? Энэ уралдаанд эцсийн үртэл ялалт байгуулан гүйхийн тулд, төвчээртэйгээр гүйхийн тулд эзэн бид бүхэнд одоо өөр хэн нэгнийг биш. Тэнгэр газрыг бүтээж надад итгэлийг өгөөд миний итгэлийг төгс болгогч Есүсийг та нар харангаа энэ уралдаанд төвчээртэйгээр гүйцэхэ гэж хэлж байгаа. За, эзний юуг нь өнөөдөр харах вэ? 12-ийн 2 дугаар ишлэлээ дахиад харъя. Еврей 12-ийн 2 дээрээс харуулна. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болгогч Есүсөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гудамжийг эстомсорлон загламыг твцсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм аа. За, энд Есүсийн юу харах ёстой вэ гэдгийг бид бүхэнд хэлж өгсөн баг. Өнөөдөр үүнээс
нэг нэгээр нарийн ажиглангаа хамтдаа сурцгаая. За нэгдүгээрт нь тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гэж хэлсэн баг. Тэр баяр баясгалангийн төлөө эдгэрийг твцэн гэсэн мэс эхнийх нь юу юм бол гутамшгийг стомсорлон загалмайг твцэн. Эцэст нь яасан бол Бурхны сэнтийн баруун гарт яасан гинэ заларсан гэж хэлсэн баг. За тэгвэл эзний өмнө нь тавигдсан тэр баяр баясгалан гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Юуг баяр баясгалан болгонгоо тэр гутамшгийг стомсорлон загал маань тэр аимшигтай өвдөлтийг эзэн твцэн юм бол. За тэр нь юу вэ гэдгийг бид өхөн нарийн бодож үзэх ёстой. Эхнийх нь юу вэ? Нэгдүгээрт нь Бурхны баруун гарт заларсан гэдэг нь Есүс Христ Бурхны баруун гарт залрах тэр мөнхийн суу алдрыг харангаа энэ бүх зовлонг твцэн гэдгийг хэлж өгч байгаа. Итгэлийн амьдрал гэдэг нь үнэндээ ийм амьдрал байна. Ямар амьдрал юм бол? Эцэст нь бидэнд өгөгдөх тэр агуу алдар шагналыг харан явж байгаа амьдралыг итгэлийн амьдрал гэж хэлж байна. Эзэн бидэнд өгөхийг хүсэж байгаа зүйл нь зөвхөн мөн хам биш байх. Зөвхөн мөн хамыг өгөх байсан бол энэ газар дээр Христэд итгэгч хүн аврагдаа шууд эзний өмнө очисон нь хав илүү дээр байх. Яагаад вэ? Авралыг авсан цагаас эхлэн бид өхөн үнэндээ эзнийг баярлуулахаасаа илүүгээр сэтгэлийг нөвтгөн гомдон гимнүглийг хийн амьдрсан илүү их байж байгаа. Тиймээс тийм бодол төрд. Эзэн та яагаад намайг аварч өгсөн? Ийм гимнүгэл хийхийг мэдсэн юм бол та намайг яах гэж аварч өг? Таны загалман нэгүслийг мэдчихэд ингэж амьдрч яхаар миний хувьд эзний өмнө очсон бол дээр байх байсан. Тийм биз? Ийм зүрх сэтгэлч итгэгчдэд төрөх үе бий. Гэхдээ эзэн энэ газар дээр биднийг үлдээсэн тэр шалтгаан юу юм бол? Юу юм бол? Эцэст нь зөвхөн аврал иш мөнхийн суу алдар гэдэг зүйлийг өгөхийн тулд байна. Библийн Тимот номноос олж харъя. Библийн Тимот номын 2 дугаар бүлэг дээр тэр үг гарч байгаа. 2 дугаар Тимот 2 дугаар бүлгийг харъя да. За энд Илч Паул Тимотед бичсэн захидалда 2:8 дээр миний тунхагладаг сайн мэдээний дагуу Давидын үр сад буюу үхэгсдээс амьлуулагдсан Есүс Христийг сан. За энд ч юу юм бол? Миний тунхагладаг сайн мэдээний дагуу Давидын үр сад буюу хүний биеийг өмсөн ирсэн Есүс Христийг санаа гэж хэлсэн байна. Юу гэнэ юм бол? тэрээр яасан бол загалмайг твцэн гутамшгийг үл таамсарсан. Шалтгаан юу юм бол? Бурхны түндх алдрыг харангаа тэрээр тэгж амьдрсан гэсэн утга байгаа. Одоо ганцхан эзэн чи тэгж амьдраа зогсохгүй. Би ч тэр юм л үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаач. Бурхны үг хүлэгдээгүй. Эзэн зовлон хамсанчлан үүний төлөө би одоо ч хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаач. Энэ үг нь юу гэсэн үг юм бол? Паул өөрийнхөө хэрэг хийгээгүй хэрнээсээ Бурхны өмнө буруу зүйл хийгээгүй хэрнээсээ юу юм бол? Шорон дорон хоригдон хэрэгтэн адил хүлэгдсэн шорон дорон хавчигдж байгаа энэ зовлон зүдгүүрээ хэлсэн үг байгаа эцтэй. Би хичнээн зовсон ч Бурхны үг нь хүлэгдээгүй юм аа. Тэгж хэлэнгээ 10 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Иймээс Христ Есүс доторх авралыг одоо Есүс Христ доторх тэр авралыг бүгдэд өгөхийг хүссэн мэт. Гэхдээ энэ дэр өгсөн бол Христ Есүс доторх авралыг мөн халдрын хамт авах сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг твчнэ. Юуны төлөө гинэ? Авралыг мөнх
алдрын хамт авах хүмүүсийн төлөө өгсөн баг. Эзэн бид бүхэндээ зөвхөн авралыг өгөөд дуусах биш. Аврагсны дараа энэ мөнхийн шагнал гэдэг зүйлийг чи эзэн юу юм бол өгөхийг хүсэж байгаа гэдгийг харуулсан баг. Эзэнч тэр загал маань зовлонг твцсэн нь тэр гутамшиг стомсорсон шалтгаан юу юм бол энэ бүхний дараа өгөгдөх агуу шагнал байсан мэз. Эдгэлийн бүхий хүмүүс тэгж амьдэрсэн баг. Энэ Еврей 12-ын урд байж байгаа урд хэсэг дээр 26 дугаар ишлэл дээр гарч байгаа. Христийн төлөө Еврей 11-24-өөс 26-ыг би уншиж өгье. Эдгэлээр Мойсе 90 цэнд хүрээд фараоны охины хүүж нэрлэгдэхээс татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн дээр гэдгийг тэр сонгосон юм аа. Мойсегийн сонгосон зүйл байсан. Юу юм бол? Египтийн бүх эрдэнэс, Египтийн хаан чулах тэр зүйлээс илүүгээр ад үзэгдэхийг сонгосон гинэ. Зовлон эдэлхийг тэрээр сонгосон гэсэн байгаа. Үл тоогдохыг сонгосон гэсэн утга биз? Юуны төлөө юм бол? Нүглийн сонгосон тэр зүйл нь юу юм бол? Христийн төлөө буруутгагдах нь Египтийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа. Юу харж байсан юм? Шагналыг харж байсан биз дээ. За. Зөвхөн Мойсе тэгж харсан уу? Үгүй. Урагшнэр өгүүлээд 11 дугаар бүлгийн 10 дээрээс харуул. Учир нь Авраам суур бүхий хотыг хүлээж байсан юм аа. Түүнийг зохион бүтээгч ба барилгач нь бурхан. Авраам суур бүхэн хотыг харангаа юуг яаж амьдэрсэн юм бол? 8-ын төгсгөл дээр тэр хаашаа ч явж байгаагаа мэдэлгүй гарчив. Эдгэлээр тэр адилхан амлалтыг хамтан мөвлөгчд болох Исаак, Яаков нартай хамт майханд амьдэрч амлалтын газарт харийн нутагт бүү мэтгэж суусан юм аа. Авраам майханд амьдэрсэн. Ядуудаа тэгсэн болов үгүй. Өөрийнх нь гэрт өссөн 318 бол цэрэгтэй тийм агуу хүн байсан. Гэтэл тэр яасан юм бэ? Орд харш барин амьдэрсэн юм биш. Тэр мөнхийн яважин харангаа энэ газар дээр бүх зовлонгоо твцсэн гэж хэлж байгаа юм. Өөр хэнийг хэлэх вэ? Эдгэлээр Исаак эрх зүйлийнхэн далаар Яаков нарыг юрөөж итгэлээр яасан юм бол энэ мөнхийн суалдрыг харангаа тэд амьдэрсэн шиг. Бидний эзэнч тэр яагаад өмнө нь тавигдсан баяр баясгалан гэж хэлсэн юм бол тэр баяр баясгал нь юу юм бол? Есүсийн дээр загалмаагаар дамжуулан эцэст нь бурхны баруун сэнтийд залрах тэр агуу суалдрыг бодонгоо твцсэн гэж хэлж байгаа. Итгэгчид яагаад зовлонгоо хэцүү зүйлээ бид бүхэн эдгэлээ сахих ёстой юм бол? Яагаад энэ ертөнцийн хүмүүс шиг гадаад руу яваад мөнгө олоод өөрийнхөө хүснээр амьдарч болгоч түүнийг биш эдгэлийг сонгонгоо энэ газар дээр дотоод олмигч ингээд амьдраа гэж шийдээд явж байгаа хүмүүс юм бол? Яагаад? Нэгдүгээрт нь авралыг авсан учраас. Мөн эзэн тийхүү амьдэрсэн учраас. Миний дотор байх түнгэсэн эзний тушаал байгаа учраас. Мөн эцээ үртэл эдгэлээ сахисан нь ерөөгднө гэдгийг мэдсэн учраас. Энэ бүхний манд төгсгөлд эзэн бидэнд тэр алдрын тэтмийг өмсгөнө гэдгийг мэдж байгаа учраас тэр үсттэй. Эзэнч тэр яасан? Төвний өмнө тавигдсан тэр баяр баясгал нь юу байсан бэ? Эзний юм зогсох үед өгөгдөх тэр агуу суу алдрыг тэрээр харж исэн гэсэн утга байгаа юм. Еврей номын 2 дугаар бүлгээс харъя. Еврей 2-ын за Еврейсийн 2-ын 9 дээрээс харуулна. Ийм гарч байна. Харин бурхны нэгүслэр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд за бурхны биднийг хайрсан тэр хайр нэгүслэр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд гэсэн бахан тийм үү? Бурхан биднийг хайрсандаа цорын ганц хүүгээ илгээсэн гэсэн тэр үг шиг яах вэ? Бурхны тэр их нэгүслэр бидний төлөө үхэхийн тулд Есүс энэ газар дээр ирсэн баг. Түүний хэлэхдээ хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд
тэнгэр элчнэрээс арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндтгэлийн титэм мөмсөн Есүсийг бид хардаг. За эзэн яасан юм бол Есүсийг тэнгэр элчнэрээс дорд болгосон гэж хэлсэн байгаа юм. Хүнтэй адил болгосон гэсэн утга баг. Хүний биеийг өмсөнгөө өөрийнхөө бүтээсэн хүмүүсийн гарт өөрийнхөө ургуулсан тэр модон загалмаа дээр цовдлогдсон эзэн үхэж өгсөн баг. Гэхдээ тэр зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмсөн Есүс гэсэн мэт энэ үхлээрээ дамжуулан эзэн яасан? Эцтэй энэ хүндэтгэлийн титэмийг өмссөн. Мэдээж ийм титэм биш байх тийм үү? Ийм пяур биш байх. Алт байх лу, шижир алт байх лу? Үгүй. Алтан дивожинд дадвал шалаар нэг байгаа гэж хэлсэн. Мөнхийн суалдар гэдэг зүйлийг эзэн яасан юм бол хүлээн авсан биз. Тиймээс арав дээр олон хөвгүүдийг цог жавхлан давчрахтаа тэдний авралын эхлүүлэгчийг зовлонгоор төгсүүлэх нь түүнд зохистой байжээ. Ганцхан өөрөө цог жавхлан хүлээн аваад зогсохгүй. Түүнд итгэсэн бүхнийг ч юу юм бол тэр цог жавхлан суалдар дотор аваачихын тулд эзэн энэ айзар дээр ирсэн гэж хэлсэн мэс. Ирээд яасан бэ? Үнэхээр цог жавхлан та нэгэн болсон гэдгийг хэлж өгч байгаа. Үнэхээр тийм биз дээ. Эзэн одоо хаанагаа юм бол Бурхны баруун синтэд заларсан гэж хэлсэн. Бидний эзэн энэ газар дээр ирэн тийм зовлон амсаад эцэст нь яасан юм бол тэр агуу суалдрыг хүлээн авсанчлан бид өхөн чи яах вэ? Энэ суалдрыг хүлээн авах болно гэдгийг мөн давхар харуулж өгж байгаа тийм утга байна. Есүс үхлийнхэн талаар зөвгөнсөн зөвгөнөл Иохан 12 дээр гардаг биз? Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ аава? Намайг энэ цагаас авраас гэх үү? Гэвч үүний төлөө би энэ цагт ирсэн. Эзэн сэтгэл минь шаналж байна гэсэн маа. Ямар их шаналж байна. Энэ зовлонгоос намайг гитэлгэж өгөөч. Залбирсан гэж Библиэлд гарч байгаа зү. Гэхдээ гэвч би үүний төлөө би энэ цагт ирсэн гэсэн байгаа. Эцтэй юу юм бол хүмүүсийн төлөө загалмайг төвчхийн тулд эцэст нь дүүгээр дамжуулан Бурхны агуу хайрыг энэ ертөнцид тунхаглахын тулд эзэн таныг алдаршуулахын тулд эзний агуу хайр нь ямар агуу гайхамшигт хайр вэ? Түүнийг мэдүүлэхийн тулд гайхамшигт энэ мөн баха? Ийшээ мэн юу? Гайхамшигт хайр. Хайр нь энэ юу вэ? Хайр. За. Бүтэхгүй манай өгн хийчих модон гартай. За. Эзэн юу юм бол? Тэр эзнийг алдаршуулахын тулд энэ газар дээр ирсэн биз дээ. Зөвхөн эзэн эцгийг алдаршуулаад зогсохгүй. Аваа нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл Тэнгэрээс эзэн хэлсэн байгаа биз? Би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна гэх дун гарлаа. Эзэннээ би нэрээ алдаршуулсан. Дахин алдаршуулна. Юу гэсэн үг? Есүс загалмаа дээр цовдлон үхэж өгснөр юу юм бол? Есүс Христ бүх бүтээлийн хамгийн дээр байна. Суу алдарт залрах болно гэдгийг. Бурхныг Есүс Христээр дамжуулан авралыг авсан бүх хүмүүс Бурхны тэр хайрын ямар гайхамшигтай суу алдартай вэ гэдгийг нь магтан дуулах болно гэсэн үг байна. Эзэн үүний төлөө загалмайг твцсэн биз дээ. Одоо бид бүхэнч тэр энэ Есүсийг харангаа зовлонгоо твчихийг эзэн хүсэж байгаа. Тийм биз? Эдгэлээрээ явсан хүмүүс бүгд зовлонгийн замаар алхсан баг. Гэвч тэд суур бүхий хотыг өмнө давгцсан шагналыг харан амьдаа галд шатаагдан зарим нь хөрөөдүүлэн үхэж загалмаа дээр уруугаар нь цовдлогдож арслан барын хоол болон өгсөн тэр бүх хүмүүс юуг батонгоо энэ бүхнийг твцсэн юм бол тэр өдөр эзний баруун гартад залрах болно гэдэг тэр суу алдар
Түүнийг бодонгоо твцсэн биз дээ. Энэ уралдаанд өгөхийн тулд бид өхөн бидэнд твчээр хэрэгтэй. Олимпийн дамирчин ялалт байхын тулд махбодынхон тэр бүх зовлонг тэсдэг биз. Өлсөж, жингээ хасч, хатуу шир тасгалуудыг тасралдгүй хийдэг баг. Тэгээд олимпиад оролцоод алтан медаль хүзүүнд нь зүүж өгөх үед яадах вэ? Та бидний төглийг алдаагүй. Тамирчны алдар хямдхан олдоогүй. Олимпиар энэ дуг дохиж явахыг та нар сонссон баг. Тэгэнгээ дараа Монгол ардын Монгол улсын төрийн дуулал явах үед яах вэ? Нулимс сунганга. Тэр өдөр тэр бүх зовлонгийнхон хариуг нь авж байгаа. Гэвч тэр алдар нь яах вэ? Энэ ертөнцид мартагддаг бол итгэгчдийн эзний төлөө амссан тэр зовлон тэр нь мөнхөд мартагдахгүй, алдагдахгүй, алга болохгүй, үрд одоо мэд гэрэлтэх болно гэж хэлсэн баг. Бид хүн энэ газар дээр хааш та зовлонтой байна. Сонсголгүй гэдэг энэ шалтгаанаас бол хичнээн олон үл тоомсорлол, зовлон, гадуурхал амсч амьдэрсэн бол. Гэхдээ бити тоогоороо дутуу байсан хэрээр нь эзэн бүр илүү ихийг бидэнд дүүргэж өгөх болно ойлгож байна уу? Тийм биз? Эзэн нэг талантыг өгсөн хүнээс хоёрыг нэгтэг харамч эзэн биш. Энэ ертөнцийн хүмүүсээр бол магадгүй зарим нь 10, 5 таланттай байж болох юм. Гэвч юу юм бол надад өгсөн тэр 2 талант тэр ганцыг эзний өмнө нандинг хөгжүүлвэл яах вэ? 5-аас ч илүү магтаалыг авч чадна ойлгож байна уу? Матай номдэр талантын зүйрлийг мэднэ үз. Магтсан байгаа биз? Бид хүнч тэр яах вэ? Эзний өмнө очих үед эзэн алдаршуулгдан одоо тэр мөнхийн суалдрыг хүлэн авсанчлан бид хүнч тэр яах вэ? Өмнө нь тавигдсан баяр баясгалангийн лөө гудамж хийгээс томсрлон загалмайг төвчсөн тэр Есүсийг харангаа бидэнтэй адил тэр мөнхийн суалдрыг өгөх болно гэдэг тэр Есүсийг харангаа төвчээртэйгээр энэ уралдаанд гүйцгээе гэсэн үг байна. За нэгдүгээрт нь Есүсийн өмнө тавигдсан тэр баяр баясгал нь эхнийх нь энэ байсан баг. За хоёр дахь баяр баясгал нь юу юм бол? Энэ нь үнэндээ эзэнд бүр илүү том зүйл байсан. Тэр нь юу вэ? Есүс Христийн загалмайгаар дамжуулан энэ зовлонгоор дамжуулан авралыг авах бид бүхнийг харангаа эзэн түүнийг миний өмнө тавигдсан баяр баясгалан гэж бодсон баг. Үнэхээр тэгс. 2000 жилийн өмнө эзэн тэр загалмаа дээр цовдлогдох үедээ махбод нь урагдж цус нь урсаж гар хөл нь нэвт сүлбэгдэн тэр аимшигтай зовлон эдэлж байх үедээ тэр бүхнийг твцсэн шалтгаан нь юу вэ? Би өөхөхгүй бол энэ сууж байгаа та бүхэн бид өхөн аврагдахгүйсэн. Түүнийг бодохлоор яах юм бол эзэн би энэ урагдж үн мултарч цус нь урсан бүтэн би энэ урагдж тэр аимшигтай загалмайн товлон амсаж байсан ч яасан юм бол шүд зүүн твцэн шалтгаан нь юу вэ? Энэ сууж байгаа бид өхөн байсан биз дээ. Олон хүмүүс бодохдоо Есүс бурхан юм чинь өвдөөгүй байлгүй уучлаарай үгүй. Тэрээр бурхан боловч өөрөө бурханы дүр боловч үүнийг өөртөө хадгалах зүйл гэж үтсэнгүй гэсэн мэт. Харин ч өөрийгөө хоосолж боолын дүрийг олон хүнтэй адил болжээ. Үхэлд хүртэл бурханы үгэн дуулууртай байж хүнтэй адил болон тэр аимшигтай зовлонг бүгдийг нийтлэн яасан юм бол Есүс өгөж өгсөн байгаа биз дээ. Өнгөрсөн эзний өдөр сурсан биз. Есүсийн хорвоо дээр яг л бидэнтэй адилхан биеэр ирсэн. Гин нүгэлтэн гэдгээс бусдаар бидэнтэй яг адилхан тэр биеийг өмсөн энэ газар дээр ирсэн биз.
өлсөхийг, ядрахыг мэддэг тэр Есүс. Өдөлтөйгч мэддэг тэр Есүс. Бидэнтэй яг адилхан тэр биеийг өмсөнгөө өнөөдөр аврагдах бид бүхнийг харанга тэр загалмайг төвчөө зогсохгүй гудамжихийг эс тоомсорлон яасан юм бол түүнийг баяр баясгалан хэмээн тооцсон ба. Үнэхээр тэгсэн биз дээ. Исая намын 53 дугаар бүлгийг харъя. Исая 53 53-ийн 1 дээр за бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэнд илчлэгдсэн бэ? Үнэхээр итгэхийн аргагүй тэр үйл явдалд нь хэн итгэсэн юм бол бид нар итгэсэн биз дээ. Яагаад хүмүүс итгэхийн аргагүй зүйл байсан юм бол тэрээр түүний өмнө нялхнахаа мэд хуурай газраас гарсан үндэс мэд орхоо энгим нүглэр дүүрэн ертөнцид хувхаа хатаж гундсан тэр газраас урган гарч ирж байгаа үндэс мэд яасан юм бол энэ ертөнцид тэр амийг өгөхөр энэ ороо дээр ирсэн баг. Бидэнд харагдах үс хэлбэр дүрс цогж явахлын түүнд байсангүй. Суалдарт бурхны дүр төрхөөр биш. Хүнтэй адил болон энэ газар дээр ирсэн мэз. Толгой хоргодох газар ч байхгүй. Бэтлехемд явд очиход дэм бодолч Есүсийг хүлээн авах газар олдоогүй шүү. Йосефийн их Мария, Есүсийн их Мария нөхөр Йосефтайгаа хамт тэр дэм буудлын гадна очиход төрөх газар ч олдоогүй. Малын твшин дээр тэрээр мэндэлсэн биз дээ. Бидэнд харагдах ус хэлбэр дүрс цогж явахлын түнд байсангүй. Биднийг татах ус дүр төрх түнд алга байваа гэсэн байгаа. Тинхүү тийм хүнтэй адил мөхс дүр төрхөр энэ газар дээр ирээд 3 дээр тэрээр хүмүүстэй жигшигдэж орхигдсон. Эцэст нь яасан? Хүмүүстэй жигшигдэн торомжлуулсан баг. Өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс хүн нүүр буруулж тэр жигшигдэж бид түүнийг ис тоосон юм аа. Ромын цэргүүд Есүсийг доромжлон тэр ташуурдж байгаа дүр төрх. Бид хүн харсан биз. Израилийн ард түмэн түүнийг загалмай дээр цовдол хэмээн доромжилж байгаа тэр дүр төрх. Хиний өмнө тэд ийм зүйл хийсэн юм бол тэнгэр газрыг бүтээсэн тэр эзний өмнө баг. Гэвч эзэн яасан? Үнэхээр тэр бидний сул дараа байдлыг тээж өвчин зовлонг нь үүрчээ. Гэтэл хүмүүс яасан? Бид ч өмнө гэтэл түүнийг бурханд задуулж цохиулсан тэгээд зов зүдэрсэн гэж бид тооцжээ. Гэвч тэр хэн байсан бол 5 дээр гэвч гимтүүлгийн маань улмаас тэр хатхагдан хилэнцийн маань улмаас тэр бяцарчээ. Амар тайвны юм төлөө түүн дээр гисгэлэн байж шархаар нь бид эдгэрчээ. Тэр тийхүү бидний эдгэхээр ирсэн баг. Гэхдээ 7 дээр тэр тамлагдан завсан боловч амаа нээсэнгүү. Нядлагдахаар хөтлөгдөх хурах шиг хяргагчийн өмнө дуурахгүй хон шиг амаач тэр нээсэнгүй гэж хэлсэн байгаа. Эзэн амаач нээлгүй тэгж зовлонг загалмайн өвдөлтийг твцсэн баг. Тэр шалтгаан юу юм бол? Бидний төлөө байсан баг. Тэр нь түүний хамгийн том баяр хөөр байсан биз. Тиймээс 10 дугаар ишлэлийг 11 дугаар ишлэлийг би уншиж өгье. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амэ тэр ялын тахил болгоос үрээ тэрээр үзэн өдрүүдээ уртасхан эзний таалал гарт нь цэцэглэх болно. Амэ тэр ялын тахил болгоос үрээ тэрээр үзнэ гэсэн байгаа. Тэр үр нь хэний? Есүсийн зовлонгоор дамжуулан аврагдах Бурхны хүүхэд болох биднийг харуулж өгж байгаа биз дээ. Зовлонгоос тэрээр гэрэл харна.
мэдлэгээрээ тэрээр хангалуун болгоно болно. Зөвхт нэгэн миний зарц олныг зөвтгөн хэлэнцгийг нь өөрнө гэж хэлсэн баг. За. Эзний өмнө тавигдсан тэр баяр баясгалан юу байсан юм бол? Өнөөдөр энд ирээд авралыг авах бид өхөн байсан байгаа ч. Эзэн тиймээс тэр зовлонгод твцсэн биз. Үүнийг бид өхөн мартаж болох. Еврей намын 16 дугаар бүлэг дээр Есүс өөрийнхөө үхлийн талаар зөгнөнгөө энэ зөвлөлийг хэлсэн байж. Иохан 16 харъя. Иохан 16-гийн за 16-19 дээрээс харуулна. Иесус ингэсэн байна. Мөдхөн та нар намайг харахаа болно. Одоо үхэх болно гэдгийг Иесус хэлж байгаа. Үүний дараа төдхөн та нар намайг эргээд харах болно гэсэн баг. 3 хоногийн дараа би дахин амьлах болно гэсэн утга байгаа биз? Удахгүй загалмаа дээр үххийг маань хар. Төдөлгөө 3 дахь хоног дээр би амьлах болно. Иесус ингэж хэлсэн. Тэгингээ 20 дээр үннээр би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Есүсийг цовдлсондоо энэ ертөнц нь баярлна гэсэн биз. Та нар гунигтай болно. Гэвч гунигч нь баяр хөөрөөр солигдох болно. Тэр баяр хөөр байгаа гэж хэлсэн. Тэр нь юу юм бол? Бидний аврагдах болно гэдгийг хэлж байгаа биз. Эзэн ч өөрөө дахин амьлаад олон хүмүүс аврагдах үед эзэн ч өөрөө баярлах болно гэдгийг хэлж өгч байгаа биз. Тэгэж хэлэнгээ 21 дээр ингэж хэлсэн баг. Уншиж өгье. Эмэгтэй хүн төрөхдөө цаг нь нэрсний учраа зовёрлдог. Харин хүүхдээ төрүүлэхдээ ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлаж зовлонгоо эргэж сандаггүй гэж хэлсэн баг. За энэ манай олон ээжүүд байна. Анхны хүүхдээ болох үед баярлсан баг. Нөгөө талаас асар их хайсан мэз. Гэхдээ тэр хүүхэд нь төрөх үед яав. Төрөлтийн аимшигтай зовлон амсдаг тийм үү? Гэвч хүүхдээ төрүүлэхдээ ертөнцөд хүмүүн мэндэлсэнд баярлаж зовлонгоо эргэж сандаггүй. Тэгээд дахиад хүүхэдтэй болдог гэсэн. Төрөх үедээ дахиж төрөхгүй юмсан гэж боддог биз? Гэхдээ дараа нь яах вэ? Тэр хүүхдээ харахлаар дахиад төрөх хүч бий болдог гэж. Яагаад вэ? Зовлонгоос илүү тэр хүүхэд төрж байгаа баяр баясгал нь хайр нь бүр илүү том учраас. Тэрэн шиг бидний эзэн ч тэр. Өмнө нь тавигдсан тэр баяр баясгал нь юу байсан юм бол? Өнөөдөр аврагдах бидний сүнс байсан биз дээ. Тийм биз? За. Одоо ч бид өхөн ягаад чуулгандаа байж үйлчлэн хоол хийгээд цэвэрлэгээгээд сайн мэдээ тараагаал ингээд итгэлээр амьдарч байгаа юм бол. Энэ газраар дамжуулан бидэнтэй адилхан мөнхийн Диожингийн найдвар өнөөдөр өхөл Диожинлээ явах тэр жинхэнэ баяр хөөр үүнийг хайртай хүмүүс маань олж аваасаа энэ ямар аз жаргалтай амьдрал гэдгийг мэдж байгаа учраас яаж вэ? Бид өхөнч тэр энхүү зовлон твчж байгаа гэж хэлж байна. Тийм үү? Бидний эзэн өөрийнх нь тэр загалмайн зовлонг үрж гудамжихийг амснараа олон хүмүүс аврагдах болно гэдгийг мэдчихсэн баг. Өөрийнх нь доромжллоор өөрийг нь доромжилснаар Есүсийн тэр залилтаар дамжуулан аврагдах хүмүүсийг бодонго тэрээр загалмайг твцсэн гэсэн үг баг. Есүсийн тэр баяр хөөр нь энэ цоож байгаа бид өхөн байсан баг. Тийм биз? Өнгөрсөн үед энэ дэлхийн дөхөнд аврагдсан тэр олон хүмүүсийн сүнсийг харангаа эзэн баярлаж байсан гэсэн үг. За тэгвэл бидний баяр хөөр юу юм бол? Бидний баяр хөөр юу юм бол? Юу? Хайртай хүмүүстэй сайн мэдээ тараах үед тэд нэг л өдөр баттай болох үед яадаг вэ? Өдийг хөдөлгөх хөдөлмөрсөн тэр бүх хөдөлмөр тэр бүх зүйлийг хариуг авж байгаатай адилхан баг. Тэр үед яах вэ?
хэцүү байсан гэж бодглоо. Гэсэн ч талархах болдог. Миний бие хэцүү байснаас, миний бие зовж зүдэрснээс илүүгээр тэр хайртай хүмүүс минь аврагдж байгаа тэр баяр хөөр нь бүр илүү агуу том байдаг ба. Элж Паул хэлэхдээ би сайн мэдээнээс ичихгүй гэж хэлсэн. Энэ нь итгэгч болгоныг юуны дөрөнд түн юудэ түнчлэн грек хүнийг аврах бурхны хүч мөн юм а гэж хэлсэн баг. Паулын хэлсэн би сайн мэдээнээс ичихгүй гэдэг үг нь амаа нэгээс би итгэгч юм а гэж хэлэхээс ичихгүй гэсэн энэ анхан шатны ийм итгэлийг хэлж байгаа юм болов үгүй. Гэхдээ бид нар яадаг вэ? Бурханд итгэдэг гэдгээсээ бүр ичихгүй байдаг үз. Паулын хэлсэн би сайн мэдээнээс ичихгүй гэдэг нь юу вэ? Энэ сайн мэдээг тараасны төлөө ирэх доромжлол, гутам шиг, зодуур, хавчлаг, шоронд орж шүүгдэж байгаа. Энэ бүх зүйлсүүдээс би ичихгүй гэсэн утга байгаа. Энэ бүх гутамшгаас би ичихгүй гэсэн үг байна. Яагаад вэ? Энэ сайн мэдээ итгэгч хүн бүрийг аварч чаддаг Бурхны хүч чадал учраас тийм юм а гэж хэлсэн мэт. Бадьхан Паулын амьдралыг харуул яах вэ? Есүсийн явсан яг л тэр замаар явж байгааг мэдэж бол. Оцсон газар болгондоо зодуулж нүдүүлэн. Асар олон хүмүүс түүний эсрэг босч ирсэн баг. Тийм биз? Иерусалимд очин зодуулж байсан. Сайн мэдээ тараасны төлөө ямар их хавчлагыг тэрээр авч байсан бол. Гэвч яасан түүнээс тэрээр ичээгүй баг. Твцэн гэсэн утга биз. Яагаад вэ? Паулын золиослоор дамжуулан аврагдах олон хүн хожим энэ үгийг сонсоод эдгэлийн тэр хүчийг олж аван амьдрах бидний харанга Паулч тэр зовлон твцэн биз. За. Бад хүнийг мартаж болохгүй. Энд итгэлээр амьдарч байгаа олон жил итгэлээс агсан ахан дүүсч байна. Ягаад твцсэн юм бол? Тэгж бай сайн мэдээ тараагдах ёстой учраас тийм биз дээ. Бид өхөнч тэр түүнийг харангаа өдийг хүртлээ твцсэн шиг. Бидний тэр золилтоор дамжуулан олон хүмүүс аврагдах болно гэдгийг хэлэн бодонгоо энэ бүхнийг твчин амьдраасаа гэж хүсэж. Загалмайг твцэн гэдэг нь энэ нь яах чаргагүй дээ гэсэн тийм утга биш байх. Энэ загалмайг твцэн гэдэг нь тийм биз? Бат итгэлтэйгээр хувиршгүй тийм зүрх сэтгэлтэйгээр бүгднгийн дуртаяа хүлээн авсан гэдгийг хэлж өгч байгаа. Яах чаргагүй хөв тавилантайгаа эвлэрээд хүлээж амсан гэсэн утга тийм биш байх. Тэрээр хүсвэл хичнээн ч зайлан гарах боломжтой байсан биз? Хэрэг би хүсвэл яах вэ? 12 легион тэнгэрэлч нэрэгч би дуудаж чаднаа. Есүс тэгж хэлсэн биз? Хүч чадалгүй дээ биш байх. Бүгдийг мэдэж байсан. Энэ загалмайн зовлон ямар их хөвдөлт авчих вэ гэдгийг тэрээр мэдэж байсан биз? Гицаманы цэцэрлэгтээ залбирч исэн Есүсийн залбирлыг мэднэ үстэй. Сэтгэл минь үхтлээ шаналж зовж байна. Энэ дүндэлдээд надтай хамт сэргэг байцгаа. Шамнартай хэлдэг үз. Гэвч яасан шамнар нь унтцсан байдаг үстэй. Тэр үед Есүс энэ аягийг надаас зайлуулаас. Эцэг нь болж өгөл энэ аягийг надаас өнгөрүүлээч. Энэ аяг нь юу юм бол? Хүн төрлөختний гимнүглийн төлөө Бурхны уур хилэнгийн холиагүй тэр дарс байсан. Зовлонгийн аяг байсан биз? Ямар аимшигтай зовлон идэх байдгийг мэдэж байсан тэр. Боломжтой энэ аягийг надаас зайлуулаач. Гэвч миний хүслээр бас биш харин танихаар болог гэж залбирлаа. Есүс эцгийн хүслээр үүнийг үйлдэ гэж хэлсэн баг. Хинж миний амийг надаас булаагаагүй. Харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл нь надад бий. Буцааж авах эрх мэдэл нь ч надад бий.
Гэвч энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм аа гэж хэлсэн мэт. Эзэн тэр гутамшигыг стомсорлон загалмайгүй штэ. Өөрөө хүлээн авсан баг. Ягаад вэ? Түүгээр дамжуулан бид нэр хаврагдах байсан учраас тийм байгаа эзэн. Энэ нь түүний өмнө тавигдсан тэр том баяр хөөр байсан мэт. Одоо эзэн бид өхнийгчдэр яах вэ? Энэ замаар алхан загалмаагаа өрн намайг дагаа гэдэгчлэн эзнийг даган энэ сайн мэдээний төлөө эцсийн хүртэл хүчтэй амьдрахыг эзэн биднээс хүсэж байгаа. Нэгдүгээр Петр 2-р бүлэг дээр учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Юунд эзний явсан тэр замаар явахын тулд яагаад гэвэл тэр та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээсэн. Христ та нарын төлөө зовлон эдэлсэн юм аа. За. Одоо ч бид хүн юу юм бол эзнийг дагахыг эзэн хүсэж байгаа. Гэхдээ эзнийг дагахын тулд яа гинэ? Эзэн Иесус Христийг харах ёстой. Иесус ч тэр цагаламайг твцсэн юм байна. Иесус ч тэр гудамжийг үл тоомсорлсон юм байна. Түүгээр дамжуулан тэр алдрын ditмийг хүлээн авсан юм байна. Мөн олон хүмүүс аврагдсан юм байна. Бидний өмнө тэр алдрын ditm биднийг хүлээж байгаа юм байна. Бид ч мөн золиослол амьдрал яах вэ? Олон хүмүүс аврагдаж чадах юм. Тийм ээ. Энэ зож байгаа олон хүмүүс аврагдахын тулд яах вэ? Эглээд авралыг авсан хүмүүсийн золиослол байсан. Одоо ч бид өхөн эдэглээ сахин явж байгаа, сахин золиослон амьдарч байгаа мөчд яадах вэ? Энэ сайн мэдээ тараагцаар байх бол. Тэгнэз бид өхөн түүнийг харангаа амьдрахыг эзэн хүсэж байгаа. Хувиа хичээсэн, өөрийгөө л бодсон тийм амьдрал биш. Бодтоор энэ эзний нэгүслийг хуваалцъя гэсэн энэ бодлоор бид өхөн амьдрах ёстой. Энэ загалмайн өвдөлт нь ямар аимшигтай өвдөлт байсан юм бэ? Библийн семинараар бид өхөн үздэг үз. Есүс залбирх үед түүний хөлс нь цус нь тусал болов гэдэг үг Библиэлд гарч байна. Бодитоор эрдэмтэд судлаад үзтэл юу вэ? Хүн асар их стресстэй яах вэ? Энэ цусны доторх цусны улаан бөмбөн задрангаа хөлсний тусалтаа холддог. Тиймээс цус шүүрэн гарч байгаа мэт үйл явдал болдог. Гэтэ энэ мөчид юу болт юм болоо? Хүний арьс биш тэ. Тэр цусны улаан бөмбөн задран гарч ирэх үед хүний арьс энэ хүүхдийн булбараа арьс өдөлөө зөөлхөн болдог гинэ. За харъя да. Өнөөдөр ч биш тэ. Эмэгтэйчүүд яадгүй алтан зүү, мөнгөн зүү, янз янзын зүйлээр нүүрэндээ юм гоё юм хийлэгдэг. Тэгэд яг хуу шинээр сургаж гарч ирэнгээ хөөхөн болно гэж хэлдэг. Цус зүгээр хатхуулдаг байх. Зүгээр хатханга тэр цусны улаан бөмбөг задалж өгдөг байхгүй юу? Тэгингээ шин нүүрний арьсын шинээр булбараа болон зөөлрөнгөө арьс нь гоё болно гэж үзэнгээ мөнгө төлөөд хийлэгдэг байж. Тэрнтэй адилхан зарчим гэж хэлж бол. Гэхдээ тийм болсон Есүсийг яасан юм бол бүхэл бүтэн 120 удаа ташуурсан байж. Яг л булбараа хүүхдийн тэр арьсыг ташуурдах үед ямар зөөлхөн байсан бол. Юу ч урагдан тасарч унж байсан ба. Би бүх ясаа тоолж чадна гэж хоочингэрэн дээр хэлсэн мэт. Бүх ясаа тоолж чадна гэдэг шиг бүтэн биеийн урагданга тэр доторх ясан нүртэл харагдаж байсан баг. Есүсийг загалмаа дээр цовдлогдох үед гарын хоёр бугуй болон хөлийг нь нэвт татгсан баг. Энэ үед яг олон хүмүүс бодохдоо энэ алгыг нь цоолоогүй шүү. Энэ бугуйны хоёр ясны дундуур цоолж тогтоосон байж. Тэгээ судлаад үзтэл энд дэвш тэ төв мэдрэлийн судас өнгөрч байгаа мэдрэл. За. Хаяа нурууны диск гэж өвддөг тийм үү. Тэр үед дарагдах үед яг төв мэдрэлийн судсан дээр мэдрэл жаахан дарагдах үед яг доод хөл нь мдээгүй болдог байж байгаа.
асар их өвдөж шатаж байгаа мэт өвдөлд ирдэг учраас байна шүү дээ. Энэ нурууныхан дисхэн дарагцсан хүмүүс юу гэдгийг мэдэх үү? Энэ хөл маань шатаж байгаа юм шиг зүгээр тайраад өгчөөч. Ингэж хэлдэг. Ийм амжигтайгаар өвддөг баг. Гэтэл Есүс яасан бол тэр төв мэдрэлийн судас өнгөрч байгаа энэ хоёр гарын бугыг нь нэвт татгсан баг. Энэ хүний гарлуу явж байгаа хамгийн том мэдрэл үз. Түүнийг тэр том алхаар нүдэх үед яг бүрэн эвдэрсэн баг. Яг л бахаар тэр мэдрэлийг нь мушгаад тасдаж байгаатай адилхан тийм өвдөлт баг. Ийм өвдөлтийг бодитоор хүн ялах боломжгүй гинэ. Тийм ч учраас Есүс яасан юм бол асар их өвдөлтийн шок гэдэг өвчнөр тэрээр өвд бас. Өвдснөөсөө болоод үхсэн гэсэн үг баг. Яагаад вэ? Есүсийг загалмаа дээр цовдлогсон зүхтаалахгүй хөлийг хугалдаг биз. Гэвч цэргүүд Есүсийн хөлийг хугалах гэтэл яасав? Аль хэдийн үхсэн байсан. Тийм учраас яг үхснийг шалгахын тулд хөлийг нь хугалж чадлаггүй. Жадаар Есүсийн хажууг нэвт сүлбдэг баг. Мөн өглөөний 9 цагаас өдрийн 3 цаг хүртэл тэр цагт яасан юм бол Есүс тэр загалмаа дээр цовдлогдож байсан. Дуулалмын 22 дугаар бүлэг нь Есүсийн талаарх зөгнөл ахгүй юу? Намайг ус шиг асгасан бөгөөд бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны адил дотор минь хайлсан гэж хэлсэн мэт. Үнэхээр Есүсийн бүх яс нь мултарсан гэдэг тэр үг бийсэн гэж яагаад вэ? Есүсийг загалмаа дээр цовдлогдох тэр өдөр нь Есүсийг цовдлох загалмайг бэлдээгүй байсан баг. Есүсийг цовдлох загалмайг бэлдээгүй байсан байна. Яагаад гэвэл цаазаар авах ял нь тодорхой болсон хүний биедэд таарууланга тэр загалмайг нь бэлддэг байсан. Гэтэл Израилийн ард түмэн түүнийг цовдол хэмээн хашгирсан учраас яасан юм бол Есүсийг загалмаа дээр цовдогдох үед өөр хүний төлөө бэлдсэн байсан том модон загалмаа дээр Есүсийг цовдлсон байна. Бид нэр тэр киноны хэсгээр хардаг биз. Гар нь хөрөхгүйсэн учраас бүрийг нь мултлан 15 см орчим сунгаж татаад яасан юм бол тэн цовдлсон байж. Бүр нь мултарч миний бүх яс минь мултарсан гэсэн тэр зөвгөн шиг байна шүү дээ. Тэнд босоогоороо цовдлогдсон баг. Инхүү цовдлогдох үед яадгүй. Хүн багваагаар яад юм бол амьсгал богдон тэр зовлонтойгоор үхэх болдог баг. Яагаад Есүсийн амьсгал нь богдож үхээсээр харахгүй болсон бол? Энэ Есүсийг цовдлох үед яасан? Есүсийн бүх хил булчинд нь асар их цочрол ирсэн баг. Тийм учраас тэр үед яад юм бол энэ бүх биеийн булчин чангарч байгаа учраас яадгүй Есүс амьсгалахын тулд асар их өвдөлтийг мэдэрч байсан баг. Уужим амьсгалах биш. Тийм биз? Тэгж амьсгалж байсан. Амьсгалахын тулд яад юм бол энэ бие дээш нь өргөх ёстой болно. Тэгэх болгонд яасан бол загалмаа дээр цовдлогдсон тэр гар хөл нь бүр илүү хатгаж бүр гүнзгий өвдөж байсан баг. Ясыг нь хөдлөх болгонд ясыг нь хөдөлгөж мэдэрлийг нь хөдлөх болгонд яасан юм бол твжхийн аргагүй тим зовлонго тэрээр загалмаа дээр мэдэрсэн баг. Есүсийн загалмаа дээр зовлогдсон тэр дүрхийг бид өхөн яаж төсөөлөв? Бүтэн 120 удаа ташуурдуулсан тэр Есүсийн бие загалмаа дээр зовлогдох мэдээж би энэ хойд хэсэг нь тэр загалмаан модон дээр наалцсан байсан мэт. Гэхдээ амьсгалахын тулд бие татах ёстой. Тэр болгонд яах вэ?
тэр бүтэн бие нурагдсан шархан тэр модонд өргөдөж байсан баг. Үүнийг тасралтгүй хийж байсан тэр Есүс сүлд нь амьсгалахын чарга ийм өвдөлтийг өшөө илүү мэдэрсээр байсан баг. Эцэст нь яг баггаар амьсгалахад хэцүү болж хүчил төрөгчийн алдагдалд орж цусан доторх тийм биз хүчил төрөгч нь өшөө илүү багсангаа аимшигтай өвдөлтүүдийг бүр илүү мэдэрч байсан баг. Цус алдсан тэр Есүс зүрх нь хэвийн ажиглалаа. Зүрхний цохилтон ч яа тийм л хэвийн бус ажиллаж байсан баг. Хэвийн ч ажиллахгүй тэр мөчөд яасан. Доор нь байсан хүмүүс хажууд нь байсан дээрэмчд үртэл яалаа. Есүсийг доромжсон биз. Чи Бурхны хүү юм бол өөрийгөө чавран биднийг хавраач. Эцэст нь Есүсийн тэр зүрхэн зогсон үхсэн баг. Есүсийн үхэл нь юу вэ? Маш их цус алдсан өвдөлтийн тэр шок. Түүгээр дамжуулан үхсэн гэж бодож байгаа. За. Энэ Есүсийн өвдөлт. Үнийг бид өхөн яаж ойлгох вэ? Ромын зэрэгүүдж Есүсийг үхсэн гэдгийг мэдээд яасан юм бэ? Есүсийн хажууг нь жадаар сүвлсэн гэж хэлсэн мэт. Есүсийн тэр талаарх бүх хил зөгнөл яасан юм бол тэр бүгдээрээ биелсэн баг. Есүсийг загалмаа дээр зовлсны дараа тэр болмор нь ус болон цус үлдсэн байсан гэж Библиэлд гарч байна. Тэгээ Библиэлд штэ онцгойлон грекчүүд эртнээсээ энэ үгэн дарааллыг заавалч үйл явдал болсон тэр дарааллаараа тавьдаг баг. Эндээс бас нэг мэдэж болох зүйл нь юу юм болоо? Есүсийн цус асар хэмжээгээр урсангаа цус алдчих болсон гэдгийг харуулж өгч байгаа. За. Бодитор Есүсийн амссан тэр өвдөлтөд зовлоно штэ. Хүний биеэр эдэлж болох хамгийн дээд зэргийн өвдөлт байсан баг. Тэг учраас хүн төрлөختний түүхэндх хамгийн аимшигтай ял шийтгэл юу бол? Монголчууд 9 шүүлт гэж ярьдаг тийм үү? Тэднэр биш баг. Одоо ч тэр дэлхий дээр номер 1 хамгийн харгас хэрцгий өвдөлтийг мэдрүүлдэг ял шийтгэл нь юу вэ? Загалмаа гэж хэлсээр байгаа. Загалмаа дээр цовдлж хүнийг алах. Бид өхөн Есүсийн энэ өвдөлт. Миний төлөө тэр загалмааг твчин гудамжийг стомсорлон түүнийг баяр баясгалан болгонгоо биднийг хайрлсан тэр агуу хайраараа тэр бүхнийг твцэн Есүсийн тэр хайрыг бодох үед бидний амьдралд одоо ч хүнд гэж бодогдож байгаа тэр бүхий л зовлон маань тэр загалмайн дэргэд үнэндээ хав илүү хөнгөн гэдгийг мэдэж болохоор байгаа юм чинь. Тийм биз? За. Хэмнэн яраас дагахыг хүснэ. Тэр нь өөрийгөө үгүйсэх нь загалмайгаа авч намайг дагаа гэж хэлсэн биз? Эзэн одоо ч тэр яах вэ? Үнийг хүсэж байгаа. Загалмай гэж твцсэн. Гудамж хийгч стомсорсон биз? Есүс өхөн загалмайн зовлон мэдрээ зогсоогүй. Эргэн тойронд нь явж исэн олон хүмүүс Есүсийг доромжилж байсан гэж хэлж байгаа. Тэгээ тэр бүх доромжлыг эзэн яасан бол үл тоосон байж байгаа. Яагаад вэ? Яг л дайнд оролцож байгаа цэргийн жанжин шиг бидний үлгэр дуурайлуулсан тэр эзэн туга баринга дайнд дайсны зэргүүдийн бүх доромжлыг үл тоон тэр дайны талбарлаг гүйж явж байгаа тэр цэргийн жанжин шиг яасан юм бол тэр бүхнийг чи үл тоомсорлон загалмаа дээр тэр бүхнийг инээмсэглэн хүлээн авсан баг. Бид өхөнч тэр одоо яах вэ?
ийм Есүсийг харанга бид хүн энэ сайн мэдээг тараахад бидний явах замд саад болж байгаа бүх зүйлийг яах ёстой юм бол инээмсэглэнгээ даван гардаг хүмүүс болох ёстой баг. Танаас тэгдэг лүү? Тэрийг сонсоо сэтгэлээр унж гэнэ. Битгий унаараа. Энийгэд өнгөрөө. Эзэн үл тоомсарсан шиг. Гудамжийг эс тоомсарсан шиг. Тэр чамайг тэгдэг гэж юм лээ. Тэр тэглээ гэд юу гэж? Би аврагдсан хүмүүс. Есүсийн сор мөн хамтаа болсон хүмүүс. Сүм явлаа гэдэг чамд ямар ашиг амьдралаа хардаа. Тэр үед ганхуу яана би нэрээс буруутаад байгаа юм болов? Үгүй. Тэр доромжлогч эс тоомсруулах ёстой ах. Есүс загламаа дээр өөрийг нь доромжилж нулимж сахлыг нь зулгааж тэгж хэлжсэн хүмүүсийн төлөө эсрэгээрээ доромжлох биш. Тэдний нэрийн төлөө өрөвдөнгөө залбирч байсан биз? Энэ ямар хагуу хайр бол. Бид өхөнч тэр. Бидний үл тоож доромжилсан хүний төлөө яах вэ? Статрист намайг тэгж байгаа юм дэстэ биш. Ста би аврагдаагүй байсан бол энэгүй. Үгүй ах. Одоо бүр тэдний дээрээс харангаа. Аава. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй. Тэднийг уучлаач. Загалмаа дээр тэгж залбирсан Есүс шиг өөрлөн чулуу шидэн алж байгаа хүмүүсийн төлөө Стефан үйлчлэгч залбирсан шиг. Бид өхөнч тэр яах вэ? Хүмүүсийн тэр үгийг үл тоон инээмсэглэж чаддаг болох ёстой баг. Зүгээрээ мэдэхгүй учраас тэгж байгаа. Тэглээгээд тэр хүмүүсийг юу ч бишээгээд үл тоогсон тэр утга биш биз? Бид хүнч тэр тэгэх ёстой. Хүмүүс намайг шүүхэн. Тийм чухал юм болов? Чухал биш баг. Коринт чуулганд илч Паул хэлсэн мэт. Та нараар шүүлэх хүний шүүхээр шүүлэх нь миний хувьд тун ялахгүй зүйл ээ. Та нараар шүүлэгний хүний шүүхээр шүүлэгнүү надад юу ч биш ээ. Би тэр над гутамши стомсорлоо. Тийм үгүй. Би ч өөрийгөө шүүдэггүй маа. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч. Үүгээрээ би зөвтгөгдөд байгаа юм шиг. Би нүүр бардам амьдрсан үнэн. Гэвч намайг шүүх чинь эзэн мөн. Тийм учраас яах вэ? Зүгээрээ шүүлтээ үл тоосон биз? Иймдээ цагаас өмнө эзний гэртэл юу ч буй шүүгдэг. Эзэн харанхуйд нуугдсан зүйлсийг гэрэлд гаргах бөгөөд зүрхний бүх санаа бодлуудыг ил гаргаж ирнэ. Тэгээд Бурханаас хүмүүрд магтаал нь ирэх болно. 1-р Коринтын 4-р бүлгийн эхний хэсэг дээр гарч байгаа агуулга биз? Бид өхөн энэ гутамшиг доромжлыг үл тоох нь битгий хэл яадгүй. Их том болгож бодонгоо ёстой. Намайг өстө тэгж байгаа юм да. Ингэж байгаа юм да гэж бодох үе бий биз? Одоо тэгхэ болцгоё. Есүсөд харцгаая. Бидний эзэн тэгж үл тоосончлон тийхүү амьдрч чадсан шиг бид өхөнч тэр яах вэ? Эзний өмнө зоригтойгоор тийхүү амьдрахыг эзэн бид өхнөөс хүсэж байгаа. Бид өхөн тэр мөнхийн суалдрыг бодонгоо. Бидний өмнө ирж байгаа олон асуудал доромжил байна уу? Зовлонгч ялангараасаа гэж үсэж байна. Үүний үр дүнд эзэн яасан юм бол эцэст нь 12-ийн 2 дээр загалмайг твцэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм аа. Энэ загалмайг твцэн бөгөөд гэдэг үг нь загалмайг твцсэн чинь гэсэн утгач байгаа. Загалмайг твчсэн чинь Бурханы баруун гарт заларсан. Адилхан утга биз? За, бид өхөнч тэр. Энэ бүхнийг твчин гарсны дараа эцэст нь яах вэ? Эзэн тэр мөнхийн суалдарт сунгаа алдрын дитмийг хүлээн авсанчлан байна штэ. Бид өхөнч тэр тэнд зогсох бол. Бурханы баруун гарт заларсан гэдэг нь юуг харуулж өгч байгаа юм? Нэгдүгээрт нь энэ итгэлийн тэмцээнийг эцсээ хүртэл гүйгээд ялаад одоо амарч байгаа дүр төрх байгаа эцтэй. Тийм биз? Хоёрдугаарт нь энэ тэнгэр газрын бүх эрх мэдлийг эзэн түүнд өгөн хамгийн дээр тэр өндөрт
тэр байр сууринд эзэн түүнийг тавьсан гэдгийг харуулж өгч байгаа. Тиймээс Есүс загалмаа дээр цовдлогдсон дахин амьсныхаа дараа ахан дүүстэй үзэгдсэний дараа эцэг хүү ариун сүнсийн нэрээр бүх үндэстэнд энэ намайг гэрчил гэж хэлсэн мэт. Тэгж хэлэнгээ эзэн надад тэнгэр газар дах бүх эрх мэдлийг тэр надад өгсөн юм аа. Эзэн тэгж хэлсэн. Тэнгэр газрын бүх эрх мэдлийг яасан юм бол эзэн түүнд өгсөн гэж хэлсэн мэт. Одоо чи эзэн юу юм бол? Үхсдийн дотроос дахин амьлангаа Бурхны баруун сэнтид заларч байгаа. За, Библиэс олж харъя. Эфес номын 1 дугаар бүлгийг харъя. Эфес 1-ийн 20-оос 21 дугаар ишлэлийг харъя да. Бурхны баруун гарт заларсан гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Мөнхийн суу алдар гэж хэлсэн мэт. Хамгийн өндөр тавьсан гэсэн утгаагүй. Эфес 1-20-оос 21-ийг хамтдаа би уншиж өгье. Тэрээр Христэд дотор энэ л хүчийг ажилуулж түүнийг үхэгсдээс амьлуулад тэнгэрлэг орших үед баруун гартаа залж бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол, түншлэн энэ үед төдийгүй эрх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүр болгожээ. Мөн дээрээс нь чуулганы тэргүүн болгосон гэж хэлсэн байгаа. Бурхан бүх юмсыг түүний хөл дор захируулж түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. Чуулган нь түүний бие бөгөөд бүхний дотор бүгдийг дүүргчийн дүүрэн байдал болоо. Энэ юу гэсэн юм бэ? Чуулганы тэргүүн болгоод энэ чуулган дотор орж ирсэн бүх хүмүүсийг яадаг юм бол эзний тэр дүүрлэр дүүргэн эзэн одоо тэргүүн болсон гэдгийг харуулж өгж байгаа тийм утга байгаа эзэн. Ямар агуу зүйл бол. Иесусийн нэрний өмнө энэ тэнгэр газрын бүх зүйлс түүний өмнө өвдөг согдуулсан ч гэдэг үг гардаг биз. Хойш нэргүүлээд Филиппой номын 2 дугаар бүлгээс бас харъя да. Филиппой 2-ын 10 дээрээс харуул. Филиппой 2-ын 10 дээр ингэснээр Есүсийн нэрд тэнгэр дэх газар дэх газрын доорх бүгд өвдөг согдож. Тэгээд яг хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн очиж эцэг бурхан алдрыг өргөхийн төлөө ажээ. Бүх өвдгийг түүний өмнө согдуулсан баг. За. Одоо энэ алдрыг мөн хэнд өгөхийг хүсэж байгаа юм бол бидэнд өгөхийг хүсэж байгаа. Бид ч тэр яг эзнийг дахин ирэх үед түүнтэй хамт зогсно үсттэй. Гэхдээ хин эзэнтэй хамгийн ойрхон зогсож чадах бол эзний төлөө эзэнтэй адилхан тэр зовлон бүр илүү эдлэн яасан хүн биз дээ. Паул гарцаагүй тэнд зогсох ба. Тийм биз? Петр ч зогсох ба. Мөн өнгөрсөн үед өдийг хүртэл энэ сайн мэдээний төлөө хичээнгүлэн амьдарсан тэр олон итгэлийн өвгдөөс ч яах вэ? Тэнд эзэнтэй хамт залрна гэж бодож байна. Одоо бидэнд ч юу юм бол боломж бий биз? Бид өхөн яах ёстой? Хуваа хичээсэн, амиа бодсон, арай гэж амиа тэдэг ийм итгэлийн амьдрал биш. Энэ мөнхийн алдрыг бодонгоо яах вэ? Тэр газрыг харангаа хүчтэй амьдрахыг эзэн бид өхнөөс хүсэж байгаа. Тийм биз? Энэ үйл явдлуудаар дамжуулан бидэнд ч тэр амлаж байгаа зүйл үз. Эзэн амралтанд орсон шиг одоо бид өхөн ч яах вэ? Эзэнтэй хамт мөнхийн амралт бид өхнийг хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй байх. Тийм биз? Эшлэм дээрээс харуулна. Эзэн бурхны баруун гарт залраад амарч байгаа шиг байна шүү дээ. Девожинд очивол бид нар ч юу гинэ? Амарна гэж хэлсэн байхгүй юу? За илчлэл номноос олж харъя да. Илчлэл номын 14 дугаар бүлгийг харъя. Илчлэл 14. Илчлэл 14-ийн 13 дугаар ишлэлийг харъя. Илчлэл 14-ийн 13.
Хамтдаа уншийдаа. Одооноос эхлээд эзэн дотор үхэгчт нь ёроолтойё гэж бичих тун гихтөө Тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс. Тиймээ тэд зүдэглээсээ салж амраг. Учир нь тэднийг ажил үйлсэн дагдаг гэж айлдав. Зүдэглээсээ салж тэд мөнхөд амрах тун амрагэ гэж хэлсэн байна. Бид хүнд яваажинд очивол яах вэ? Мөнхийн тэр амралт руу орох бол. Тийм учраас энэ газар дээр хөдөлмөрний үе юм бол ялахгүй гэж хэлсэн. Төр зурих гэж хэлсэн. Цаг зурих гэж Библиэлд тасралтгүй хэлж байгаа. Яагаад вэ? Тэр мөнхийн амралт нь зүйрлэхийн аргагүй учраас. Мөнхийн алдар нь зүйрлэхийн аргагүй том учраас юу юм болоо? Ийм зүйлийг бидэнд өгөх болно гэж эзэн амлаж байгаа тийм утга байгаа эзэд. Бид өхөнч тэр эзэн тамд энэ суалдарт орох учраас жаахан дэвчихэд болно. Жаахан илүү хөдөлмөрлөхөд болно гэсэн үг байна. Тийм байгаа биз? Эзэн Бурхны баруун гартаа заларсанчлаа. Ижлэл 3:21 дээр би ялж эцгийнхээ хамт синтидэн заларсны адил надтай хамт синтидэн залрахыг ялагчд сойрхон гэж хэлсэн байхгүй юу? Эзэн таамт бид хүн тэр синтидэн мөнхөд заларна гэсэн утга байгаа. За бидний эзэн одоогийн зовлон харсан биш. Өмнө нь байгаа яг одоо байж байгаа зовлон харсан биш. Ирээдүйд өгөх алдрыг харангаа тэр бүхнийг ялан гарсан шин. Бид хүнч тэр өнөөдрийн төлөө одоо амьдарч байгаа юм биш. Энэ дэлхий дээрх 70-80 жилийн төлөө бид хүн энэ газар дээр амьдарч байгаа хүмүүс биш үү? Хэрвээ энэ зөвхөн 70-80 жилийн төлөө энэ газар дээр амьдарсан бол яах вэ? 1-р Коринтын 15-ын 19-р ишлэл дээрээс харуулна. Ийм үг гардаг гэж. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нэр бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно. Үнэхээр тэгэх байсан баг. Зөвхөн энэ амьдралдаа Христэд найдсан бол. Үнэхээр тийм биз? Төрөөд оргисон чинь юу ч сонсдгүй юм байсан. Ямар гомдолтой бол. Энэ амьдралаар бүх юм дуустдаг бол. Энэ газар дээр чи жаргахгүй баахан сүм гэж яагаад амьдралаа дуусгах ямар өрөвдөлтэй хүмүүс байх бол. Гэвч бидэндээ зөвхөн энэ амьдрал байхгүй. Эр ертөнц байгаа гэж. 1-р Коринт 15:32 дээр. Хэрв би Эфест зэрлэг араатнууд та хүний хувьд л тэмцэлсэн бол надад юуных нь ашиг байх вэ? Хэрв үхэгсэд амьлуулагдахгүй юм бол маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаа л да. Тэгж хэлэх ёстой. Гэвч бүү мэхлэгд муу мөхөр сайн зан чанаруудыг эвддэг юм аа. Мэхлэгдэж болохгүй. ертөнцийн энэ үннийг мэдэхгүй байгаа хүмүүстэй нийлэнгээ Бурхны өмнө бидэнд байгаа энэ үнцэнтэй амьдралаа хайж болохгүй. Бид энэ амьдрал зөвхөн итгэдсэн юм биш. Эрх ертөнцид эзэнтэй уулзахулна гэдгийг бодонгоо амьдарч байгаа тийм хүмүүс байх. Энэ ертөнц нь хааштай зовлон гэж хэлсэн. Шүн гэж хэлсэн мэт. Дуулал 35 дээр шүн нь уулан байх боловч өглөө нь уухайн дуу баяр хөөрөөр дүүрэх болно. Эзэн нэг л өдөр ирэх үед яах вэ? Бид хүн хашаанаас гарсан тугал шиг югнэ гүйлднэ гэж хэлсэн мэт. Малахи номын 4-р бүлэг дээр энэ ертөнц нь тугалын хашаатай адилхан гэж хэлсэн. Тугалын хашаан дотор ихийг хүлээж байгаа тэр тугал шиг ямар давчвмаар бол эхэн нэрх үед тугалын хашаанаас гүйж хараадаг тэр тугал шиг байж та бид хүм баяр хөөртэйгөөр эзний тэр баруун синти залранга тэхүү амьдрах болно гэж хэлсэн мэт. Гэтэл яас энэ ертөнцийн энэ худал хуурмагт хууртаад явах. ертөнцийгэд ертөнцид байгаа зүйлсийг битгий хайрл. Тэнд эцгийн хар байхгүй. Ингэж хэлсээрээ л яах. Тэр мөнхийн зүйлийг харалгүйгээр одоо ч ертөнцийг хайрлаад явж байгаа олон хүмүүс юм. Эзнийг ирэх үед ямар их харамсах бол. Ийм галдрыг өгнө гэдгийг мэдсэн бол хэрэггүй явдаг гэж. Итгэлээ сахих мэн яа. Эзнийг жаахан баярлуулад амьдрах нь яа. Ингэж харамсах баг.
Харин бид бүхэн яахад болох вэ? Есав аяг зутангаас болоод ууган хүүгийн алдраа хүүгийн ирэхээ зарсан шиг тийм муухай хүн болж болохгүй. Амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч би эзний төлөө, амьдрсан ч эзэн ч би эзний төлөө. Ийм сэтгэлээр юу ч эзэн, юу ч усан эзний алдрын төлөө бүхний хийгсэн тэр үг шиг яах вэ? Эцсийн үртэл тэгж амьдрахыг хүсэж байгаа. Энэ үеийн зовлон алдрын бидэнд өгөгдөх тэр алдрын дэргэд юу ч биш юм аа. Ром 8:17 дээр Илж Паул хэлсэн мэт тэр мөнхийн алдрыг бодонгоо бид нар амьдрахыг хүсэж байгаа. Эдгэл одоо гардаг биш. Ирээдүйг. Түүний цаанаага баяр харан амьдрдаг баг. Зовлонгийн дараа ирэх тэр жаргалыг харангаа эзний өмнө зогсох үед бидний нулимс бүрийг арчиж өгнө гэсэн тэр эзний нэгүслийг санангаа харангаа амьдрахыг эзэн хүсэж байгаа. Өнөөдөр бид бүхэн эдгэлийг эхлүүлэгч өгөөд төгс болгож Есүсөд харцгаая. Юуг нь харах вэ? Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө загалмайг дэвцэн гутамж хийгч үл тоомсорлсон байгаа эзэн. За өнөөдөр энэ үртэл сурч үзье. Бити мартаараа хажуутлаа бити хар. Өөрийгөө харуул. Гутрам нүз. Хажууд ийшээ харуул яах вэ? Бас л гутрам. Юу харах ёстой юм бол? Дэшээ. Тэнгэрөөд. Тэндээс бид аврагч эзэн Есүс Христийг хүлээж яана гэж хэлсэнээс харин бидний иргэний харьяал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс бидний аврагч эзэн Есүс Христийг хүлээж тэр бидний дорд биеийг өөрийнхөө нь цорог жавхланд биетэй адил болгон өөрчилнө. Ямар хүчээр вэ? Бүх зүйлийг өөртөө захируулж чадах тэр хүчээр. Эзэн мөнхийн суулдрыг хүлээн аван одоо тэнд заларсанчлаа. Бидэнд ч тэр суудлыг эзэн бэлдсэн биз? Тэр эзнийг харангаа эцсийн хүртэл итгэлээ сахин амьдрахыг хүсэж байна. Иврэ 12-ийн 2 дахь үгийг сонслоо. Дараагийн 7 хоногт 3 дахьыг нь сонсоод дуусгахыг гэж бодож байна. Окей? За. Хэнийг харах ёстой гинэ? Есүс. Намайг шарж болохгүй шүү. Ахлагчааш битгий хараараа. Унжиж магадгүй учраас. Зөвхөн Есүсийг харах ёстой хань ойлгосноо. Хамтдаа залбираад дуусгая. Хайрын бурхан аваа. Бидний төлөө Есүс Христийг илгээн. Эзэн Есүс Христа бидний төлөө тэр их гутам шиг загалмайг тавьсан нь өмнө давгцсан баяр баясгалан байсан шиг. Бидний хараад аврагдахыг харан баяр баясгалан хэмээн тооцсон бүгдийг тавьсанчлан бид өхөн ч одоо эзэн таны өмнө зогсох үед өгөх тэр алдрыг бодонгоо өөрийнхөө загалмайг хүрэн зовлонгоо тавьчин үл тоомсорлол гутам шиг доромжлогч эстон эзэн таны араас гүйн явахыг хүсэж байна. Бидэнд тийм үч шин үчиг эзэн та дүүргэж өгнө. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Зарлал танилцуулна. Өнөөдөр заавал бүгдээрээ нийтийн бүрэлдэхүүн заавал авчлаараа хаалаа ижээд шууд орж ирээрээ. Тэгээд юу жоохон хөдөлгөөр шууд хөтлөх болохоор танаа заавалдахгүй. Тэгээд нийтийн бүрэлдэхүүн тамбах маань удирдна. Боломжтой хурдан ижээд идээд өгтөг гэлтгүүгээр наалаараад идээд чигээрээ тэгээд патрон богино энэ үг арнаа. Яагаад явахгүй болох хөдөлгөөд авдаг маа.
хоёрдугаар дүүргийн нөхөр чуулган дээр болно. Тийм учраас орой 6 сар дээрээс цуглараарай. Нэг 3 дугаар дүүргийнх нь болохоор цэж болно. Яагаад гэвэл дүүргийн нөхөрдөг заа манагчтай гэж тооцохгүй өнөөдөр ямар их юм үг сонсох юм бэ? Тийм үгчд маргаад дахиад сонсох нь бодоод чинь дээрээ гинэ. Таны ихнэр дуудаж. Ихнэр чинь дуудаа. Окей. Тэгээ 5 өдрийн хүртэл хэлсэн чи. Цааваарай. Ах боломжгүй. Арчиж үгтэй.